Дэлхийд дахина болж буй улс төр эдийн засаг технологийн салбарын чухал үйл явдлуудын талаарх тоймыг хүргэдэг NTV телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Өчигдөр Улсын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хүн найрамдах Хятад ард улсад хийсэн 2 өдрийн айлчил өндөрлөлөө. Энэ удаа түүнийг Орос холбооны улсын 13 сайд, ерөнхийлөгчийн тамгын газар болон бизнесийн төлөөлөл бүхий нийт 39 хүн дагалдан Бээжин хотноо хүрэлцэн ирсэн юм а. Өнгөрсөн 7 хоногт болсон Дональд Трампын айлчлалаас дутгуугүйгээр хүн найрамдах Хятад улс түүнийг туг хьюур барьсан хүүхдүүдээр угтан авсан мөн төрийн дээд хэмжээний оройн зоог болон ёслолын арга хэмжээгээр энэ удаагийн айлчлал дүүрэн байлаа. 2 өдрийн дараах айлчлалын эцсийн тунхаг буюу мэдэгдэлд хоёр орны зүгээс дэлхий дахина олон туйлд дэлхийн шивн хэв журмыг бий болохын төлөө хоёр тал стратегийн бүхий л хүрээнд хамтран ажиллахаа баттхан илэрхийлэхийн сацуу Америкийн нэгдсэн улсын гадаад харилцааны бодлогын хариуцлагагүй байдлыг шүүмжилсэн олон улсын шинжээчдийн анхаарлыг татсан. Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын хооронд байгаль орчин, экологи, худалдаа, боловсрол зэрэг нийт 40 гаруй гэрээ санж бичигт гарын үсэг зурсан. За үүний 20 засгийн газар хоорондын гэрээ байсан бол үлдсэн 22 нь төрийн корпорацууд болон төрийн бус байгууллагуудын хооронд байлаа. Харин энд нэг анхаарал татсан зүйл нь олон улсын шинжээчд болон Монгол улсын зүгээс анхааралтай ажиллаж байсан Сибирийн хүч 2 байгалийн хийн хоолойн төслийн талаар ямарваа нэгэн хилцээ тохиролцоонд хоёр тал хүрээгүй. Үүний цааш шалтгаан нь Хятадын зүгээс байгалийн хийг Оросын холбооны улсаас Оросын холбооны улсад бордуулагддаг үнээр авах саналыг хатуу тулгаж байгаа. Мөн үүний сацуу Хятад улс нь энэхүү байгалийн хийн хоолойн хөрөнгө оруулалтын зардлыг Оросын холбооны улстай хамтран хариуцах ийм нөхцөлийг тавьж байгаа. Энэ нь Украины дайнтай холбоотойгоор эдийн засгийн суларч бусад чухал хөрөнгө оруулалтуудын салбарт тодорхой санхүүгийн их үүсвэр дутагдж буй Оросын холбооны улсын хувьд хүндхэн болзол байгаа нь ойлгомжтой. Энэ удаагийн айлчлалаар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин улс төр дипломат талбарт харьцангуй ололттой байсан. Ираны асуудлын талаар талууд энэхүү мөргөлдөөн нэн даруй өндөрлөх ёстой бөгөөд олон улсын эргэцэн хүрээнд шийдвэрлэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Украины асуудлын талаар талууд ямар агуулгаар ярилцсан гэдэг мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд нэгдсэн мэдээлэлд энэ талаар дурддагдаагүй өнгөрсөн. Эдийн засгийн агуулгаараа Путин Оросын холбооны улсын нефт болон байгалийн хийн Хятад руу чиглэсэн экспортыг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилготой байсан. Тэгвэл энэ агуулгаараа тодорхой үр дүнд хүрээгүй гэж үзэж болохоор байна. Ер нь олон улсын шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн айлчлал нь Оросын холбооны улсын бүгд найрамдах Хятад ард улсаас хамаарах эдийн засгийн хамаарлыг тод томруун харуулсан явдал байлаа. Тодорхойлбол айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийг оролцуулсан худалдааны үзэсгэлэн болсон бөгөөд Оросын холбооны бизнес эрхлэгчид голцоо хүнсний бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүнийг төлөвлөсөн байхад Хятадын бизнес эрхлэгчид хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, робот, дрон зэргийг төлөвлөсөн хоёр орны хоорондох технологи болон эдийн засгийн хөгжлийн түвшний ялгааг тод томруун харуулсан юм а.